Сайн бацгаана уу. Сүүлийн үед keyboard mouse-тай холбоотой асуултууд маш их хэрэг болсон тул та бүхэндээ дахин нэг удаа дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. Яг ямар төхөөрөмжтөр, ямар холбогч, ямар keyboard mouse ашиглаад тоглоод байгаа вэ? Энэ талаар ерөнхий мэдлэг мэдгэдэггүй хамтдаа авцгаая. Бидний өнгөц ойлголтоор дурын keyboard mouse-ыг салаалагчаар дамжуулж iPad аль эсвэл утсан залгаснаар PUBG Mobile-ыг шууд удирдаад тоглох боломжтой гэж боддог. Энэ бол маш том эндүрэл. Яагаад эндүрэл вэ гэдэг дээр тайлбар хэлье. Энэхүү keyboard болон mouse-ыг энэ iPad руу залгалаа гэж бодоход зүгээр юм бичих ч юм уу те энгийн өдөр тутмын хэрэглээнд хэвийн ажиллана. Гэхдээ тоглоом руу ороод ирэхээр дэлгэцэн дээр очих даралтыг энэ маань өөрөө өгч чадахгүй ямар ч боломжгүй. Тэр тохиолдолд бидний хувьд зайлшгүй шаардлагатай зүйл маань холбогч төхөөрөмж байдаг. Энэхүү холбогч төхөөрөмжийн үүрэг маань keyboard болон mouse-аас ирж байгаа үйлдэлийг тухайн төхөөрөмжтөр суусан аппликейшнээр дамжуулж дэлгэцэн дээр одоо бидний гараар дардах шиг даралтыг энэ дээр өгнө гэсэн үг. За тэгээд эдгээр холбогчууд маань дотроо харилцсан адилгүй бүгд өөр өөрийн онцлог давуу талтай Android болон iOS гэсэн хоёр тустай үйлдвэрлэлийн системээр дэмждэггүй гэдгээр ялгаатай. Түүнээс гадна бид хүссэн утас таблет болгон дээрээ эдгээрийг залгаад ашиглах боломжгүй. Бас яагаад гэж юу? Бидний хувьд хоёр үйлдвэрлэлийн систем ашигладаг. Нэг нь Android буюу эдгээр утас таблетнууд ордог. Нөгөө Apple-ийн төхөөрөмжүүд маань болохоор iOS гэх үйлдвэрлэлийн систем дээр явдаг. Android үйлдвэрлэлийн систем нь өөрөө энэхүү нэмэлт хэрэгсэл дэмжихдээ илүү нээлттэй, илүү боломжтой байдаг. Ямар нэгэн хориг хязгаарлалт харьцангуй гайгүй байдаг. Тийм болохоор бүх төрлийн Android үйлдвэрлэлийн системтэй утас таблет бүгдэн дээр нь нэмэлт хэрэгслүүдийг keyboard mouse-ыг залгах боломжтой. Харин iOS буюу Apple үйлдвэрлэлийн системээр бид нэр залгах боломжгүй. Яагаад гэвэл энэхүү үйлдвэрлэлийн системээр iOS version дээр захирагддаг. Одоо жишээ болоход миний утас өөрөө үйлдвэрлэлийн систем 18.4.1 байна. За одоогоор ажиллаж байгаа энэхүү keyboard mouse холбогдох, холбогч төхөөрөмж дэмжих iPad маань өөрөө 15.4.1 гэх үйлдвэрлэлийн системтэй. Энэхүү iOS 15 гэх үйлдвэрлэлийн систем дээр нэмэлтээр програмууд суулгаж, тэдгээр програмуудаар нь дамжуулж энэхүү холбогч төхөөрөмжийн аппликейшнийг суулгаж ажилуулах боломжтой байдаг. Учир нь ерөөсөө л энэ. За тэгэд манай дээр бэлэн зарагдж байгаа холбогч төхөөрөмжүүд маань ямар төрлөөр байна гэхээр Ramshell брендийн холбогчууд одоо энэ жишээлбэл GT2, GT5 гэх холбогчууд харагдаж байна. Эдгээр холбогчууд маань Android болон iOS дээр хосолсон үйлдэлтэй байдаг. Тэгэхээр аль дээр нь одоо дэмждэг iPad дээр ашиглах боломжтой, дурын Android үйлдвэрлэлийн системтэй бүх төхөөрөмжтөр утас дээр ашиглах боломжтой гэсэн үг. Тэрнээс гадна Linza гэх бас нэг брэнд байдаг. Одоо энэ бидний харж байгаа нь болохоор Linza-гийн Scorpion 2 гэх төхөөрөмж, холбогч төхөөрөмж. Энэхүү төхөөрөмж нь одоогоор recoil баригч гэх мэт дотоод функц аппликейшн хөгжүүлэлтээр Ramshell-ээс илүү яваад байгаа. Энэхүү загвар нь зөвхөн Android дээр зориулсан, iOS дээр зориулсан нь болохоор bit бусаар лицензээр ашигладаг, аппликейшн болгож ашигладаг гэсэн. Одоо тэр дэлгэцэн дээр харагдаж байгаа аппликейшн харагдаж байна. Эцэст нь базаад хэлэхэд таны keyboard бол mouse ямар байх нь огт хамаагүй. Хамгийн гол зүйл нь түрүүнд дурдсанаар холбогч төхөөрөмжийнх нь аппликейшн тэрэн дээр хийгдэж байгаа тохиргоонд бол бүх учир байдаг юм шүү.